Энэ хоёр эртний модыг Шинланжан гэдэг. Хятадын эртний гүн ухаантан Жуши бага насандан өөрийн гараар суулгасан домогтой. 800 гаруй жилийн нар сайлх цас бороог туулсан энэ хоёр мод үнэхээр гайхалтай. Нэг нь өгөршөж, нөгөө нь цэцгэлэн ургасаар. Энэ бол Хятадын уламжлалт соёлын олон зуун дамжин уламжлагдсан түүхийн тусгал болохын зэрэгцээ өнөөгийн шин эрен цагийн амжиргааны эрч хүчийг илэрхийлж байдаг юм. Намайг Грай Фидан гэдэг Хятад судлаач Турк хүн. Өнөөдөр би 700 жилийн түүхтэй эртний тосхоноос соёлын залгамж чанар ба хөгжил дэвшлийн нууцыг нээх болно. Энэ бол Юши шаны гуйфэн тосхон. Эндхийн оршин суугчдын ихэнх нь цай уугийн хүмүүс байдаг. Би өнөөдөр цай уугтантай гэрэлсэн Жан Юйчинтай уулзаж гуйфэн тосхны уламжлал шинжиллийн талаар ярилцсан юм. Энэ чулуун гүүр бол манай тосхны маш нэртэй, маш чухал өв байгаа. Нутгийн хүмүүс энэ гүүрийг амьдрахын гүүр гэдэг. Дугуй тэнгэр дөрвөлжин газар уу? Манай улсын соёлыг та маш сайн ойлгодог юм байна. Эртнээс яс хугарахаас ёс хугарч болохгүй гэдгийг чандлан сахиж байсан нь ёс журамтай. Сахилэг дүрмтэй хүн байхыг үр хойчстой захиж сургасан амьдрахын философи юм. Тийм байна. 700 жилийн тэртээ тосхны дээд чүйл маш их анхаарал тавьж гүн гүнзгий мэдлэг оюун ухаан шингээсэн байх нэ. Хэрв та манай тосхныг илүү гүнзгий таньж ойлгох гэвэл дээдсийн сүнтэй танилцах хэрэгтэй. Одоо тийшээ явъя. Ланшуй голын ус. Шишаны ёс журам. Ланшуй бол Путин нутгийн Мулан шиг зааж байна. Манай цай өвгтний ээж гол. Шишан гэдэг нь хүний нэр. Цай Юандин гэдэг нэртэй Жушигийн хамгийн том шав юм. Тиймээс энэхүү шүлэгт манай соёлын өв уламжлалыг тусгаж байдаг. Энэ байшин хардаа жилд ганц л удаа нээдэг, 23 хаалгаа нээдэг. Цай өвгтийнхэн энд урган бичгээ дэлгэдэг. 700 жилийн бүх ургийн бичиг энд байдаг. Тийм ээ. Манай овгийн ахлагч нийт 120 гаруй дэвтэр урган бичгийг гаргаж, уншиж дуулгадаг. Энэ өдөр бүх хүмүүс энд цугларч урган бичгээс адис авдаг. Манай тосхон 700 жилийг туулж, өнөөдөр муу эрчтэй хөгжиж чадаж байгаагийн хамгийн нэг чухал зүйл бол даруй соёл уламжлал. Тэр дундаа үндэс ухсаатнаа чухалчлан дээдэлдэг. Өнөөдөрт хүртэл гуйфэн тосхон мөн олон нийтэд нээлттэй хичээл сургалт зохион байгуулж байна. Жуши амьдралынхаа туршид нёг хүнзийн ухаанд ихэнхэн хөндөмөр оруулсан. Түүний боловсролын салбарт үзүүлсэн нөлөө нь мөн адил гүнзгий байдаг. Жушигийн гэрийн сургаалын эхний 5 өгүүлбэрт хаан эрхэмтэн эрхэмлэх ёстой зүйл бол хүнлэг байх. Түшмдийн эрхэмлэх ёстой зүйл бол үнэнч байх явдал юм. Эцэг эхийн эрхэмлэх ёстой зүйл бол ээлдэх, энэрэнгүй байх. Үр хүүхдийн эрхэмлэх ёстой зүйл бол ачлал журамтай байх. Ах дүүсийн эрхэмлэх ёстой зүйл бол найрсах байх хэмээн бичсэн байдаг. Маяхан,来看一下尝一下麦芽糖，可以尝一下麦芽糖。来试一下尝一下这贵妃的麦芽糖。来，谢谢。 Жушигийн гэрийн сургаал нь 300 гаруй хан зүсэгтэй боловч бие засаж гэр бүл овог угсаа цаашлаад улс орноо уйд нь авч явах гүн ухааныг агуулсан байдаг. Гэр бүл нь хүний амьдралын анхны сургууль болдог. Хүмүүс гэр бүлийн эерэг үнд зүйлс сургаалыг сурч өвлүүлэн үлдээснээр Хятадын уламжлалт соёлын манаач, өв залгамжлагч болдог.
Энэ бол Хятадын Фужиан-мужийн уулархаг шүүжийн тосгонд зохиогдсон уламжлалт зан үйлийн арга хэмжээ юм. Энэхүү зан үйлээр дамжуулан нар хур тэнцэж элбэг ургац авахыг даатхан залбирдаг. Энд байгаа дээдсийн сүм болон түүний ард байгаа эртний тосхон 600 гаруй жилийн түүхтэй. Өнөөдөр эдгээр эртний суурьнгууд соёл урлагийн үйл ажиллагаагаар дахин сэргэж шин өнгө цацруулж байна. За баярлалаа. Кофе уугаарай. Баярлалаа. Энэ ард байгаа Үхрийн хашааны кофе их учиртай. 600 жилийн түүхтэй тосгонд анх Үхрийн хашааны ганц сарвч байсан гэдэг. Өнгөрсөн 5-6 жилд бид хөдөө орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулахын тулд энэ төрлийн соёлын арга хэмжээг тууштай хэрэгжүүлсэн хунвей гуан хэлсэнчлэн энд зөвхөн хөдөөгийн хэв маяг эколог төдийгүй хамгийн чухал нь түүх бичээстэй байдаг. Хэдийгээр зарим байшин эзгүүрч хуучирсан ч бид бол тайзны жүжиг бүтээж их хүмүүс юм. Нүдэ наад дөр болгоныг төсөөлөхөд хаалганы хүрээ цонх болгонд үгээр илэрхийлэхийн аргагүй дүр зураг харагддаг. 那我们是否可以基于这样的自然环境、原生态的建筑或者是风貌展现给大家看？ Ийм сайхан уламжлалт тосгоныг хөгжүүлж сэргээхгүй бол алга болж магадгүй учраас бид засаг захиргаатай харилцсан. Засаг захиргаанаас нь бодлогын маш их дэмжлэг үзүүлж уран бүтээлчид төдийгүй залуучууд энд ирж сууршихийг урамшуулан тэмцсэн юм а. Бид энэ тосгондоо урлагийнхны тэр дундаа олон улсын уран бүтээлчдийг татахыг хүсэж байна. Гадаадд Хүмбэр Хятадын томоохон хотуудын талаар мэддэгч хөдөө тосгоны соёлын талаар цөөхөн хүн мэддэг. Тиймээс энэ бол Хятадын өөр нэг тал бөгөөд энэ нь Хятад улсын хувьд чухал төдийгүй дэлхийн нийтийн хувьд ч маш чухал юм. Учир нь энэ бол бүх хүн төрөлхтний соёл юм. Хүн төрөлхтний үнэт баялаг. Энэ байрлага 1808 онд баригдсан. Та орж үзээрэй. Бид түүний зохион байгуулалтыг өөрчлөөгүй. Энэ барилга нь ямар зорилготой вэ? Бид энэ газрыг шааны бүх оршин суугчдад зориулж нээсэн. Энд Жушигийн соёл, уламжлалт, ёс заншил, эртний архитектуртай холбоотой олон нийтийн соёлын арга хэмжээг зохион байгуулж олно. Хунвей Жоучин 2 шүүжийн тосгонд үлдэхээр шийдсэн бас нэгэн гол шалтгаан бол шүүжийн тосгоны одоогийн нарийн бичгийн дарга Чудадо юм. 2022 онд тэрээр гэрэл зураг авахаар ирсэн Хунвей түүний эхнэр Жоучинтай танилцж хамтран ажиллаж эхэлжээ. Тэр үед та ямар бодолтой байсан бэ? Та яагаад эртний барилгыг хөгжлийн голцыг болгохоор шийдсэн бэ? Манай шүүжийн тосгон 2012 онд Хятадын уламжлалт тосгон, түүх соёлын алдартай тосгон статустай болсон. Тэгээд ч шүүжийн тосгон бол Фужиан-мужийг бүхэлдэн төлөөлөхүйц архитектурын хэм маяг юм а. Сүүлийн жилүүдэд төр засгаас уламжлалт соёлоо хамгаалах, сэргээ хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, хамгаалж, аварч, сэргээн засварлаж, зарим дэд бүтцийг сайжруулж байна. Өнөөдрийн шүүжийн тосгон 3-5 жилийн өмнөхөөс шал өөр болсон.
Саяхан Хятад улс үндэснийхээ баярыг тэмдэглэсэн. Энэ үеэр хичнээн жуулчин ирсэн бэ. Шүүжийн тосгон өдөржин замын төвжирэлд орно гэж манай тосгооных нь хинч төсөөлөөгүй. Үндэсний баяраар манай тосгоонд өдөр бүр 2-3 мянган хүн ирж байсан. Олонх нь залуу хүмүүс. Тэгэхэд шүүжийн тосгооны ирээдүйн хөгжилд эргэлзэх зүйлгүй. Байгаль, урлаг, эртний архитектурыг хослуулж, эдгээр гайхалтай уламжлалт соёлын нөөц баялагийг сэргээж, хамгаалж, уламжилж байгаа нь мөн Хятадын соёл иргэншилийн урт наслалтын нэг нууц байж болох юм. Тэр нь Хятадын өмнөд нутгаас илрүүлсэн хамгийн урт настай агуу олдвор. Ер нь олон агуй, олон уургал чанарыг хадгалсан цогц. 1999 онд хийгдсэн Ваншуяны эртний хүн төрөлхтний дурсгалт газрын малталга нь Фужиан дахь хүн төрөлхтний үйл ажиллагааны түүхийг 200 мянган жилээр урагшлуулж, Фужиан, Тайвань эртний соёлын гарал үүсэл нэгтэй болохын шин нотлогоо болсон юм. Түүнчлэн хүн төрөлхтний палеолитийн эрен үеийн археологи судлалд чухал нээлт болсон билээ. Соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах нь үндсэн үүрэг. Нэн тэргүүний зорилт бөгөөд зөвхөн хамгаалах үндсэнээр судалгаа, ашиглалтын тухай ярьж болно. Энэ бол Ваншуянаас олдсон 30-аас 50 мянган жилийн өмнөх агуй. Чухамдаа энэ хутгуурын аргийг одоогийн Тайвань мужийн археологийн дурсгалт газраас олж илрүүлсэн. Тэрээр хамгийн анх Фужин нутагт үүсэж хөгжсөн түүхтэй. Энэ бол манай энд дэх хамгийн чухал олдврын нэг. Одоогоос 30-аас 50 мянган жилийн өмнөх хүний гараар тавьсан чулуун хожлогтой газар юм а. Энэ бол дэлхийн хэмжээнд ховор юм. Нэг ёсонтой балар эртний хүн төрлөختний нэг гайхамшиг. Орон сууцны дотоод засал чимэглэлийн төв, Хятадын барилгын түүхийг ярихад энэ газар хамгийн түрүүд дурддаг юм а. Нөгөөтэйгөр цогцоор нь хамгаалах бодлогыг тодорхойлсон чухал заавар гаргасан Ши Цзиньпин даргад бид маш их талархаж байна. Энэхүү хамгаалалтын ажлыг дуусгах түүний шийдвэр маш чухал байсан юм а. 200 мянган жилийн өмнө Фужиан дахь эртний хүн төрөлхтний соёл иргэншилийн өлгийн нутаг 1990-ад онд уул уурхайн олборлолтын бүсэд орсон. Энд байгалийн өвийг хамгаалах болоод эдийн засгийн хөгжил хооронд ширүүн мөргөлдөөн үүсэж байна. Ганц Ваншуян уул гэхтэл палеолитийн эхэн дунд хожим үеийн соёлыг бүгдийг хамардаг. Өмнө нь төмрийн хөдрийн уурхайн талбай байсан. Тэр үеийн уурхайн зам өнөг хүртэл хадгалагдаж байна. Давхаргаар нь улбарлаж байсан болохоор одоо ч улбарлалтын гадаргуу харагдаж байгаа бидтэй. Тэгэхэд ийм нөхцлөөс гаргаж хамгаална гэдэгт ойлын хэцүү. Тэмдэнч бид энэ газрыг аж үйлдвэржилтийн сорив, харин нөгөө талаараа бас аж үйлдвэрийн өв болсон юм. Гангийн үйлдвэрийнхэн маш их сэтгэл гаргасан. Ахаад жаахан доошлбол олборлолтын улмөр үзэгдэхгүй болно. Тийм байна. Өнөөдөр Ваншуянд тулгуурласан үндэсний археологийн дурсгалт газар 81.5 га талбайг хамарч байгаа нь амаргүй. Цаг үеийн болон эдийн засгийн хөгжлийг дагаад улс орны соёлоо улам дээдлэх шаардлагатай болдгоо. Хятадын Коммунист намын 18 дугаар их хурал соёлын өөртөө итгэл, соёл иргэншилийн хөв зайны хамтын нийгэмлэг, соёл иргэншилийн харилцан суралцах нь маш чухал болсон. Энэ бол багтаамжтай оюун ухаан юм а. Хятад улс хамгаалалт, хөгжлийн харьцааг зөв зохицуулсан. Соёлын өв алга болбол үрд алга болдог гэдгийг Хятад улс сайн мэднэ. Хамгаалах нь нэг чухал. Учир нь эртний соёл зөвхөн Хятадынх төдийгүй цаашлаад нийт хүн төрөлхтний өв юм.
Самингд хийсэн аяллынхаа төгсгөлд би Жушигийн соёлын форумд оролцож Хятадын орчин үеийн хоёр нэрд философчтой Хятадын соёлын бүтээлч өөрчлөлт, шинэлэг хөгжлийн эрч хүчний талаар ярилцсан юм. 2000 жилийн түүхтэй күнзийн сургаалыг хэд хэдэн үе шатанд хувааж болно. Эхний үе шат нь Чин улсаас өмнөх үе буюу Күнз мөнгөс нарын амьдарч байсан үе юм. Энэ байдал үргэлжлэн өмнөд цүнгүрний Жушиг хүрэхэд нэгдмэл томцоогч болсон юм. Тиймээс Жушиг хоёр дахь күнз гэж өргөмжилдэг. Хятадын уламжлалт соёл орчин үеийн Хятад улсад ямар нөлөө үзүүлсэн бэ? Ши Жинпин дараагийн 10 гаруй жилийн турш баримталж ирсэн үзэл баримтлалд Хятадын үндэстнүүд болон Хятадын соёлыг онцгойлгоо анхаарч Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын тухай судалсан явдал юм а. Энэ бол Хятадын иргэн бүрийн ерөнхий үүрэг. Үүний хамгийн чухал нэг зүйл бол соёлын сэргэлт онцгойлон орчин цагийн шинжлэлийн явцад уламжлалт соёлыг хэрхэн хамгаалж бадруулах явдал юм а. За марксизмд соёл иргэншилийн хүч тэр дундаа Хятадын соёл иргэншилд нийцэх хүч байдаг нь марксизмын шинэ хэлбэрийг бий болгож за Хятадын соёлын эрч хүчээр сэлбэгдэж Хятадын соёл иргэншилийн эрч хүчтэй нэгдсэн байдаг юм. Тиймээс энэ нь эх мянган жилийн Хятадын соёлын шинэ төлөвийг нэгэн гарцаагүй.